За эзний өдөр минь дээ. Сайхан амарсан уу? Тий. Залбирч өгсөн баярлалаа. Хамтаа хажуудах хүндээ. Та эзний үг хүлээж авахд бэлэн байна уу гэж асуухгүй. Бэлэн байгаа юм шиг байна уу? Амен. За. За дэлгэцэн дээр нэг зураг гарсан байна тий. Та энийг хараад ямар санагдаж байна? Ер нь зураг гарсан байна. За наан юу гэсэн бэ? Шүтээнийг зөв байршуул. За ингэж бодоод за магадгүй та энд Христ итгэдэггүй хүмүүс бас байж магадгүй тий. За тэгвэл энийг хараад ер нь Христ итгэдэггүй хүмүүсэд юу гэж ойлгох бол за шүтэнэ зөв байрлуулаарай гэдэг үл. За яана буруу тавьчихээ л гэж бодох те. Илүү дээр тавих хэрэгтэй байсан юм болоо. Тэ? За зүүн зүгтээ, баруун зүгтээ тавих хэрэгтэй байсан юм болоо. Авдар дээр тавьчихсан болоо. Буруу газар хаашаа харуулсан болоо ч гэдэг юм уу. Нилээн ер нь айх бах те, имэх бах. Тэгвэл бүгдээрээ энэ цаг мөчид яг энэ сэдвийн доор эзний үгийг хамтдаа суралцгаая. За дараагийн юу гаргаад өгөөрэй. Хоёр асуулт байгаа. Танаас асуух хоёр асуулт. Нэгдүгээрт шүтэн гэж чухам юу юм бэ гэж. Шүтэн гэж юу вэ? Хоёрдугаарт шүтэн хаана байдаг вэ гэж. Шүтэн хаана байдаг вэ? Магадгүй бид шүтэний тухай ярьж байгаа бол энэ надтай хамаагүй болсон. Тэ? Би аль хэдийн энэ шүтэн гэдэг зүйлсээс татгалзаа дуудаж байна. Би Есүс Христийг шүтэнэ болгосон гэж та бодож иж магадгүй. Надаас алсран холдсон. Би энэ шүтэнийг ер нь хүлээж авахгүйгээр одоо шүтэний эсрэг л одоо амьдарсараагаа таарлаа, хавчигдсараагаа таарлаа тийм үү? Цагаан сараар элдв нэг зүйлсийн талаар би энэ зүйлсээс болж маш их хавчигддаг гэж та бодож иж магадгүй. Тэгэхээр тэгвэл бид нар яг энэ цаг мөчид шүтэн гэж чухам юу юм? Та бидэд ер нь одоо ч гэсэн хамаатаа хэвээр байгаа мó? Дээрээс нь шүтэн ер нь хаана байдیں۔ Магадгүй тэр ганданд мэгж чанараасаг гэдтэй хідэн тохоо үйлээ тэр зүйлийг хэлж гин үү? Эсвэл айлын хоймор дээр байгаад байгаа тэр зүйлсийг л хэлээд байна уу гэж бид шүтэний талаарх ойлголтоо бид дахин нэг эргэж харах тийм цаг байна гэж бодож байна. Тэгээ бид өмнө 2-7 хоногийн өмнө илүү 7 хоногийн өмнө илүү бас энэ талаар суралцсан хүмүүс байна. За би жоохон хоцорч очисон учраас энэ дээр та бүгдийг бас суралцсан хүмүүс бас энэ дотор байгаа шүтэний талаар ойлголтыг тэгээ намайг бас өршөөгөөрэй, өнгөрөөж өгөөрэй гэж бас хүсье. За хамтдаа яг энэтэй холбоотойгоор би 5-6 ишлэгийг хамтдаа харцгаая. Шүтэнтэй холбоотойгоор. Тэгээд хамт ярилццгаая. За. Тэг ажиллаж. Гитлэл номын 20-оос 23 дугаар ишлээс 3-аас 9-д ингэж хэлсэн. Чи надаас өөр бурхадтай байж болохгүй. Байж болохгүй. Чи өөртөө шүтэн буюу дээр тэнгэр дэх, доор газар дэх, газрын доор усан дэх, юуны ч дүрс бүүхий. Чи тэдгээрт бүү сүгдэн өрг, бүү сүслэн үйлчил. Учир нь би бол Яавэ чиний бурхан. Би харам хартай бурхан тул намайг үгүйсгэж эцгүүдийн хилэнцгийн шийтгэлийг үр хүүхэд 3-4 дахь үед нь ч буулгаж харин намайг хайрлаж тушаалуудыг минь сахигчийн хувьд 1000 үед нь ч инэрл журмаа харуулдаг гэсэн. Энд бурхан эзэн анх хүн төрлөختөнд одоо өгж байгаа өөрийнхөө талаар илчилж байгаа тэр 10 хуулийн эхний хэсгийг дурдсан байна. 10 хууль гэж бид ярьдаг. Тэгээ энэ дээр ер нь бол шүтэнтэй холбоотойгоор чи надаас өөр бурхадтай байж болохгүй. Тэгээд өөртөө шүтэн
бүтээ, бүү хий. Тэгээ энэ нь бол ямар нэгэн дүрстэй газар дах, газрын доор, усан дээрх ч юм уу хаан ч юм байгаа харсан хараагүй янз бүрийн тэр дүрсээ хийж түүндээ битгий мөргөөрөө гэж хэлж. Тэгээ бурхан өөрийгөө хэлэхдээ яагаад гэвэл би өөрөө харам хартай бурхан гэж өөрийгөө тодорхойлсон. Хартай бурхан. Тэгээ шүтэн шүтэж байгаа би болгоод мөргөж байгаа тэр хүмүүс болвол намайг үгүйсгэж байгаа хэлбэр юм а гэж хэлсэн байна. За тэгээд энэ нь бол шийтгэлтэй гэдэг хэлсэн. Тэгвэл бид нар шүтэний талаарх эндээс ойлголт харах юм бол ямар нэгэн дүрсийн тухай ярьж байгаа юм байна. Ямар нэг зүйлийн дүрсийн тухай ярьж байгаа юм байна гэдгийг ойлгох боломжтой. За тэгвэл дараа нь дахиад харцгаая. Ром номын 1:21-с 25 дээр ингэсэн байна. За би нөгөө стандарт Монгол орчуул байгаа таны өвөр дээр бас 13 оны 19 оны гээд олон орчуулгын хөлбөрүүд байгаа бох та бас тулгаад хараарай. Арай өөрөөр бас байгаа бол бас маш сонирхолтой. Тэгээ олон ийм орчуулгын хөлбөр байна гэдэг нь бас бид Бурхны үгийг илүү олон талаас нь харах боломжийг эзэн бидэнд олгож байгаа. Тэд Бурхныг мэдсэн атлаа түүнийг Бурхан хэмээн алдаршуулсан чгүй, талархсан чгүй, харин оюун бодолдоо мунхагч, оюун ухаан санаа нь ухргүй болсон байна. Тэд өөрсдийгөө мэрэгэн гэж хэлдэг боловч үнэндээ мунхаг болсон тул мөнх Бурхны алдар суг мөнх бус хүн жигүүртэн дөрвөн мөчтөн мөлхөх чамтын дүрээр сольжээ. Тийм Бурхан ухаан санааных нь бузар хүсэл тэднийг зөнгөөр нь орхиж харин тэд бие махбоддоо өвөр хоорондоо гутаан бузралсан байна. Яагаад гэвэл тэд Бурхны тухай үннийг худал хуурмгаар сольж бүтээгчээс илүү бүтээлд нь сүслэн мөргсөн юм аа. Гэтэл Бурхан бол өн мөнхөд ерөөн магтагдах учиртай. Ерөөл батаршгэ гэсэн юм. Амен. Тэгэхээр бид энэ ишлүүдийг яагаад хараад байгаа вэ гэхээр бид анхны нөгөө хоёр асуултаа эргэж харах гэдэг. Шүтэн гэж чухам юу юм? Шүтэн хаана байдгийг гэж. Тэ? Тэгвэл энд хэлэхдээ хүмүүс Ром номын 1-р бүлэгт хэлэхдээ анхны тэр өгөгдсөн тушаал ер нь бол бүх хүн төрлөختөнд өгөгдсөн тушаал юм байна гэж. Тэгээ бүтээгчээс илүү бүтээлд нь хүмүүс сүслэн мөрөгдөм байна гэдэг байна. Өөрөөр хэлбэл шүтэн гэдэг зүйл бол Бурхны бүтээлүүд байх боломжтой байна гэж хэлж байгаа. Бурхны бүтээлүүд. Тэгээ Бурхан орчлон ертөнцийг бүтээгээд нэн сайхан болжээ гэж хэлсэн байна. Нэн сайхан. Өөрөөр хэлбэл бүтээл гэж харж байгаа тэр Бурхны бүтээлүүд нь сайн уу муу юу гэж танаас асуух юм бол та мэдээж сайн гэж хариул. Тийм үү? Гэтэл тэр сайн гэдэг зүйлс нь эргээд шүтэн буюу Бурхныг орлох хэмжээнд хүрэх боломжтой гэдгийг энэ ишлэл харуулж байгаа. Бурхны оронд бид Бурхны бүтээлүүдийг бариад сайн гэж харж байгаа зүйлсээ барьж аваад бид нар шүтэн болгоод тавьж явах магадaltaй гэсэн үг. Заавал муу, бузар муу гэж бидний харж байгаа тэр зүйлс биш байна гэсэн үг. Бидний бодол, оюун санааг энэ чухал штэ, энэ үнэхээр чухал. Энэ үнэхээр сайн гэж харж байгаа зүйлстэй илүү бидний гим нүгэл рүү, биднийг буруу зүйл рүү чиглүүлэх боломжтой байна гэдгийг хэлж байгаа. Ягаад гэвэл хүмүүс муу, бузар муу гэдгийг аль хэдийн ялгаж таниад биш юмаа гэж хардаг тийм үү? Энийг хинч байсан хэлчихнэ. Гэтээ сайн сайхан гэдэг зүйлсийг нийтээрээ харж байгаа тэр зүйлсийг хүмүүс хараад энэ аюултай гэж бодохгүй байна. Тийм учраас шүтэн гэдэг зүйлийг бид ялгаж таних хэрэгтэй болж байгаа. Харах хэрэгтэй болж байгаа. Дараагийн ишлэл рүү орцгоё. Дуулал 115-ын 4-9. Харин тэдний шүтэн нь алт мөнгө, хүмүүний гарын бүтээл төдийхөн. Амтай атлаа ярьдаггүй, нүдтэй атлаа хардаггүй, чихтэй атлаа сонсдоггүй, хамартай атлаа үнэрлдэггүй. Гартаа атлаа тэмтэрдэггүй, хөлтэй атлаа явдаггүй, хоолойн дуу гаргадаггүй, бүтээж хийгсэд нь, итгэж найдагсэд нь бүгдээрээ тэдэнтэйгээ адилхан болно. Израиля, Яавэд итгэж найдагтун, тусламж хийгээд бамбайчанд тэрвэлээ гэж хэлсэн юм. Өөрөөр хэлэх юм бол энд шүтэн, хүмүүсийн шүтдэг шүтэний талаар хэлэхдээ хүмүүс гарынхаа бүтээлийг бас шүтдэг тухай ярьж байна.
Бурхны бүтээлийг шүтээ зогсохгүй өөрийн хийж байгаа, бүтээж байгаа тэр бүгд зүйлсийг барьж аваад энэ чухал. Энэ намайг аварна. Энэ намайг хамгаална. Энэ миний итгэл найдвар. Энэ бол миний бүх зүйл. Үүнд найдаж болно гэж харж байна гэсэн үг. Харин энд хэлэхдээ хүмүүсийн гарын бүтээл шүтээн болгож байгаа тэр зүйлс нь амтай биш, нүдтэй биш, хамартай биш. Хамартай хэрнээ үнэрлдэггүй. Өөрөөр хэлбэл тэр зүйлс нь ажилдаггүй. Харилцаа орчлон тантай харилцдаггүй гэдгийг хэлж байгаа. Харин Бурхан бидэнтэй харилцдаг. Амен. Тэр амийг бүтээсэн, тэр нүдийг бүтээсэн, бидний чихийг бүтээсэн, бидний хамрыг, гарыг, хөлийг, хоолойг бүтээсэн. Тэгээд зогсохгүй тэр энэ бүгдээрээ дамжуулж бидэнтэй харилцдаг. Тэгэхээр хүмүүс Бурхны бүтээлийг бас өөрсдийнхөө бүтээлийг шүтэх магадaltaй гэсэн. Шүтээн болох боломжтой. Харин хүмүүсийн шүтээн гэж харж байгаа тэр зүйлс нь эргээд тэдэнд хүсэж байгаа, хүлээж байгаа тэр зүйлсийг өгч чадахгүй гэж. Эргээд тэдэнтэй харилцдаггүй. Эргээд харин ч хүмүүсийг харилцааг жинхэнэ байх ёстой тэр харилцааны мухардалд оруулдаг. Амлаж байгаа тэр амлалт нь хоосон байдаг гэж. Аливаа төрлийн Бурханаас өөр зүйлсийг бүтээгчээс өөр зүйлсийг бид өөрийнхөө шүтээн болох юм бол энэ нь биднийг амьдаар нь иддэг гэсэн үг. Тэгэхээр бид эргээд тэдэнтэйг адилхан болно гэдэг нь бид амьгүй болно гэсэн үг. Амийг өгөх боломжгүй гэсэн үг. Дахиад харцгаая. Матай 6:21. Есүс эзэн хэлэхдээ эд баялагч нь хаана байна? Зүрх сэтгэлч нь бас тэнд байх болно гэж хэлсэн байна. Тэгэхээр бидний энд хэлж байгаа тэр эд баялагын тухай ярьж байгаа яриа нь бид нар эд баялагч гэсэн шүтээн болох боломжтой гэдгийг хэлж байгаа. Шүтээн байх боломжтой. Бурхны оронд бид нар эд баялагийг аваачаад тавьчих боломжтой. Ингэхдээ хаана байршуулж байна? Зүрх сэтгэл байгаа тэр газар. Таны шүтээн чинь байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл зүрх сэтгэлд чинь тэр шүтээн оршно гэсэн. Бид нөгөө анхны асуусан асуултаа баг багаар хариулж явж байгааг та анзаарч байгаа хаа. За ингээд бидний хамгийн чухал өнөөдөр энэ гол ишил болж байгаа ишил дээр орцгоё. Гол ишил болгож авсан. Энэ дээр Ихизкэл гэж байгаа. Изкэл номыг хэлж байна. Изкэл номын 14:1-7 дээр инхүү хэлсэн байна. Эхний хэсгийг би уншия. Израилийн хідэн ахлагч над дээр ирж хэн дээр ирсэн бэ? Тэгээ иш үзүүлэгч дээр Израилийн ахлагчд ирсэн байна. Тэгээд өмнө нь суугаа гэж. Тэгтэл надад Яавэ үгээ айлдлаа. Бурхан Изекиэлд айлдсан байна. Ярьсан. Тэрээр хүү минь энэ хүмүүс сэтгэл зүрхэндээ элдв шүтээнийг залж нүгэл хилэнцэд унгах юмсыг нүднийхээ өмнө тавьчихад надаас асууж лавлах санаатай юу? Тиймээс тэдэнтэй ярь. Чи тэдэнд эзэн Яавэ ийхүү айлдаж байна. Сэтгэл зүрхэндээ элдв шүтээнийг залж нүгэл хилэнцэд унгах юмсыг нүднийхээ өмнө тавьсан Израиль түмний хинэнч бай иш үзүүлэгчдэр очил олон шүтээнийх нь улмаас Яавэ би өөрөө түүнд хариуг нь барина гэсэн. Бид сая хэлсэн сэтгэл зүрхэндээ бид шүтээн альва шүтээн байлгадаг тухай. Бидний зүрх сэтгэл хүмүүсийн зүрх итгэжгүй өвчтөө гэж Библиэлд хэлдэг. Тэгээ энэ өвчтөө зүрх сэтгэл яадаг вэ гэхээр байнга шүтээнийг үйлдвэрлэж идэг. Элдв гэж хэлж байгаа тийм. Олон янзын төрөл зүйлийн шүтээнийг хүмүүс зүрхэндээ залж идэг тухай ярьж байна. Тэгээ энэ зүйлс нь эргээд нүгэл хилэнцэд бидний хөтэлдэг тухай ярьж байгаа.
Хүмүүс нүгэл гэж юу вэ гэж асуувал би тэгэхэд худлаа ярих, худал хэлэх, хулгай хийх, хүн алах гэд олон зүйлсүүдийг Христэд итгэдэггүй хүмүүс ч гэсэн ярьж магадгүй. Харин хүмүүсийн харж байгаа тэр нүглээс цаад улбаа нь гол уг үндэс нь хаана байгаа юм бэ гэсэн чинь хүмүүс шүтээнийг зүрхэндээ залснаас болж байгаа гэж. Элдв янзын шүтээнийг зүрхэндээ айлшуулж байгаа учраас энэ нь эргээд хүмүүсийг нүгэл хилэнцэд унгаадаг юм а гэж. Тэгээд энэ зүйлсийн хариуг нь би өөрөө барина гэж Бурхан эзэн өөрөө хэлж байгаа. Тэгэхээр эргээд нөгөө асуулт дээр очие. Шүтэн гэж юу вэ? Шүтэн хаана байдаг вэ гэдэг асуултанд та одоо хариулж чадах уу? Би угаасаа чаддаг байсан гэж та хариулж бас магадгүй тийм. За тэгвэл бүгдээрээ саяны ишлэлээс дүгнэх юм бол ишлэлүүдээс уншаад харах юм бол хүмүүний зүрх сэтгэлийн орон зайд Бурхны байрыг эзлэн оршиж буй Бурхны бүтээл. Хүмүүсийн өөрсдийн бүтээлийг шүтэн гэж ойлгож болох юм байна гэж. Амен. За одоо бүгдээрээ 2 дугаар хэсэг рүү орцгоо. Хажууд хүндээ 2 дугаар хэсэг рүү орё гэж хэлэв. За та тодорхой ойлголтыг авсан байх. За энд нэгэн хүн хэлсэн байна. Сент Августин гээд 300-аад оны үед манай эртний 300-аад оны үед амьдарч исэн. Бурхны үгийг судалж, хүмүүс зааж явсан тэр нэг хүн ер нь гим нүгэл гэж юу юм болоо гэж тэр асуултанд хариулсан. Юу гэж хариулсан бэ гэхээр гим нүгэл гэдэг чинь ерөөсөө дис дараа нь алдагдсан хайрыг хэлж байгаа юм биш үү гэж маш сонирхолтойгоор хэлсэн. Дис дараа нь алдагдсан хайр. Тэгэхээр дис дараа нь алдагдсан хайр буюу бид Бурхныг хайрлах тэр хайрын оронд дараагийн тэр дис дараанд нь байх ёстой зүйлсүүдийг дээш доош нь тавиад байх юм бол яг хөө бид нар амьдралдаа гим нүглийн тэр замаараа амьдарч байна гэсэн үг болоод. Энд нэгдүгээрт нь бид хүнийг тухай ярьж байна. Хүн чухал уу? Чухал. Хүн Бурхны бүтээл. Амен. Та Бурхны бүтээл шүү гэж хажууд хүндээ асуухгүй юу? Хэлэхгүй юу? Бурхны бүтээл муу юм шиг байна уу? Царайг нь харсан чи. За, Бурхны бүтээл. Бурхны бүтээл. Харин бид Бурхан чухал, Бурхан сайн, хүн чухал, хүн Бурхны бүтээл, хүн ямар чухал вэ гэдгийг мэддэг. Ингэхдээ бид нар хүнийг магадгүй шүтэнэ болгоцсон явж явах боломжтой гэсэн үг. Гэр бүлтэй хүмүүс байна уу? Гэр бүлтэй хүмүүсүүд. Цөөхөн хүмүүсүүд гэр бүлтэй байна. Бос хүмүүс бол ерөөсөө орчлон ертөнцийн дээрээс унаад ирсэн. Гинт гараад ирсэн тийм хүмүүсүүд байна. За энэ бол мэдээж ярга байлаа. Тэгэхээр бид магадгүй ихнэр нөхөр, хүүхэд, аав, ээж хин нэгнийг харахтаа тийм үү? Гэр бүл дотроо хин нэгнийг харахтаа бид нар шүтэнэ болгоцсон байж ах боломжтой гэсэн үг. Тэг хүн өөрөө шүтэн гэдэг зүйлсийг бид нар яаж таних юм бэ? Өөрөөсөө асууж ээж таних юм уу? Яаж би энийг шүтэнэ болгосон гэдгийг яаж мэдэх юм бэ гэж та надаас асууж магадгүй. Тэгвэл та амьдралдаа энэ зүйлгүйгээр би амьдрч чадахгүй те. Миний амьдрал утга учиргүй болчихно гэж бодож байгаа. Тийм айдастай байгаа. Айдаст хүргэдэг. Эсвэл таныг яг тэр зүйлээр чинь оролдох үед маш их уур, бухимдал хүрдэг ч юм уу? Сэтгэлийн маш их хөдөлтөй тулдаг. Тийм зүйл байгаа бол тэр зүйл таны шүтэн байх магадaltaй гэсэн үг. Шүтэн. Хүн таны гэр бүлтэй хэн нэгэн оролдох юм бол та яах вэ? Уурлах уу? Уурлна. Магадгүй та хамгаалах гэж оролдоно. Энэ миний хамгийн чухал зүйл гэж бодож байгаа. Гэхдээ сайн байна. Гэхдээ шүтэн болох магадлал маш өндөр тэр нэг зүйл байна гэсэн үг. За. Би гэр бүл болоод 20 жил болж байгаа юм билэ. Тэгээд одоо анх тэр гэр бүл болж ирсэносоо илүү би болохоор
гэр бүл дотор тэр хайр, эхнэрийгээ хайрлахаар, нөхрөө бие бинийгээ хайрлахаар улам ингээ батчаад бэхжээд байгааг олж харж байгаа. Тэгээ түүнд ч талархдаг энэ зүйлдээ. Тэгээд ер нь бол сүүлийн үед ер нь хайртай шүү гэж өдөр болгон л ямар нэг байдлаар хэлчихэд байгаа. Тэгээд энэ сайн зүйл үгүй бас сайн зүйл гэж та хэлэх бах те. Гэтээ нөгөө талаас бид яг хүн болвол бид мөнхөд байхгүй. Хизээ нэгэн цагт хизээ ч мэдгүй тийм ойрхон цаг ойрхон байгаа гэж бид нар бодохгүй ч гэсэн нэгийгээ бид хоёр хөвтөж байгааг босч ирэхгүй хөвтөж байгааг харах өдөр ирнэ. Тэгээ тэр зүйлийг харахтаа миний утга учир амьдрал найдвар байхгүй болчлоо штэ гэж харах болов. Эсвэл миний аврагч миний амьдралын одоо юу гэдэг те хамгийн салшгүй хэсэг ингээд байхгүй болчлоо. Би одоо яаж амьдрах юм бэ? Яах юм бэ гэж асууж бас магадгүй. Тийм үе ирж магадгүй. Түүнээс болоод одоо нэг нь эхнэр нөхрийн аль нэг нь төрүүлж нас барсанаас болоод араас нь амархан явчдаг хүмүүс бас байдаг те. Тэнтэй холбоотой байж бас магадгүй. Эсвэл зөвхөн гэр бүл болоогүй зүгээр эхнэр одоо юу гэдэг нэг залууг нэг эмэгтэйг хараад дурлаад явж байгаа тэр залуучууд ч гэсэн бидний дунд байж байгаа тийм. Эсвэл үерхэд явж байгаа. Тэгээ яах юм? Тэнд ямар нэгэн цаг одоо зүйл болоод хоёр тийшээ боллоо гэхэд таны амьдралын утга учир алдагдах уу? Ямар байх вэ? Та тэр зүйлтэйгээ хамтдаа үнэхээр хин нэгэн одоо хагцлаас болоод таны амьдрал нурж унах болов яах вэ? Би нэг сар орчмын өмнө архины хамааралтай хүмүүс дээр очиж үйлчлэх цаг гарсан. 2-7 хоног. Тэгээ уулзаад ингээд суугаад ярилцсаад явж явах тэнд нэг маш ойролт одоо түгээмэл ажиглагдсан зүйлс юу гэсэн бэ гэхээр тэр хүмүүсийн амьдралд ямар нэг юм болж гэр бүлтэйгээ явж байгаад гэр бүл нь одоо аварт ороод бүгдийг алдсан хүн ч залууч байна тий. Эсвэл амьдралд нь хамгийн итгэж найдсан тэр нэгэн өөрийг нь хуурч мэхлэх ч юм уу тийм зүйл болсон нас үүдэлтэйгээр тэр амьдрал руу арх дарстаа найдсан хүмүүс бас байна. Янз бүрийн хүн бүрийн амьдрал өөр. Гэхдээ тэр ямар нэгэн харилцаа, ямар нэгэн тэр хүмүүстэй холбогдож байгаа тэр зүйлстэй л ихэвчлэн холбогдоод байна. Гэр бүлтэй. Тийм үү? Эсвэл багад нь хойд аав ээж нь зовоосон ч юм уу? Зодож үдчихсэн ч юм уу те? Ямар нэгэн тийм байдлууд маш их ажиглагдсан. Тэгээ тэр зүйлийг давж гарч чадаагүй хүмүүсүүд байгаа. Өөрөөр хэлбэл амьдралд нь найдвар болж, аврагч нь болж явж исэн тэр зүйлийг алдснаас болоод, шүтэнэ алдснаас болоод амьдрал нь утга учиргүй болж байгаа. Хүн бидний шүтэн байх болсон байх магадaltaй гэж. За тэгвэл дараагийн 2 дугаар зүйлийг ярив. Эд хөрөнгөний тухай тийм ээ. Эд хөрөнгө таны бидний шүтэн бас болсон байх магадaltaй гэсэн. Эд хөрөнгө. Есүс Христ энэ дээр маш тодорхой хэлсэн. Эд хөрөнгө Бурхан хоёрт та нар зэрэг үйлчилж чадахгүй гэж. Өөрөөр хэлбэл эд хөрөнгө Бурханы байр суурин дээр суух маш их магадaltaй. Маш ойрхон байна гэсэн. Тэр тусмаа бид ямар нийгэмд амьдарч байгаа вэ? Капиталист нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Эд хөрөнгө бол хамгийн чухал юм а. Хүний одоо юу гэдэг нь оршихуйн амьдралын чухал хэсэг юм а. Хувийн эзэмшил хөрөнгөтэй байх ёстой гэж үзэж байгаа тийм эд хөрөнгөний эрхчлөө. Бид эд хөрөнгө байх юм бол тиймтэй болох юмсан, иймтэй болчих юмсан. Тэгвэл би сайхан амьдрандаа гэж нэг тийм зурвасхан бодлууд орж ирдгүү танд. Энийг нэг гой болгочих юмсан тэр тийм эд байр машин эд хөрөнгө юу гэдэг юм. Эсвэл би нэг цалингаа 2 дахин нэмүүлчих юмсан тэгвэл би ингэж амьдрахгүй дээ. Гэсэн бодлууд. Тэр зүйл ингээд над
байчих юм бол би яг болчих гээд байна. Би сайхан амьдарчих гээд байна. Би миний амьдрал найдвартай болчих гээд байна. гэж. Өөрөөр хэлбэл бид эд хөрөнгийг миний амьдралын дагах зүйл, мөрөөдөх зүйл, харах зүйл гэж бодож байгаа. Бодоход маш амархан тийм нийгэмд амьдарч байгаа. Тийм нөлөөлөлч маш их байна. Тэгвэл эд хөрөнгө өөрөө Бурхны байр суурин дээр амархан гараад ирэх боломжтой юм. Таны зүрх сэтгэл дотор. Тийм ээ. Гуравдугаарх нь эрх мэдэл байр суурийн тухай ярьж байгаа. Эрх мэдэл байр суурьтай болчих юм бол тэр зүйл маань миний амар тайван аюулгүй байдал, бусдад харагдах, тийм үү? Өөрийгөө үнэлэх үнэлэмж маань нэмэгдэх юм байна. Миний бага ангийн, дунд ангийн ч юм уу найз маань тийм дарга ийм зэрэг болцсон байна. Би гэтэл хар гэдэг ч юм уу те харьцуулалтууд явж иж болох. Тэгээд энэ байр суурин дээр байгаа бол жаргалтай байгаа да, гоё байгаа да. Гисэн тэр мөрөөдөл, тэр бодол, тэр үнэлэмжээр бид нар амьдарч яж болох юм. Эсвэл би одоогийн байгаа очсон байгаа тэр зүйл маань магадгүй надад амар тайвныг өгөөд иж магадгүй. Надад тийм үү. Би одоо болж ин доо. Би ч зөв явж ин да гэсэн тийм амар тайвныг танд өгж иж магадгүй. Гэтэ энэ амар тайван бол хуурамч амар тайван. Хизээч яваад өг, хизээч алга болчих боломжтой. Тэр амартай. Дараа нь эрүүл мэнд байна. Эрүүл мэнд. Эрүүл мэнд боддгүй хүн байгаа юу? Байхгүй бах. Гэтэ хэрэгжүүлж бас сайн чаддгүй бах те. Анхаарах ёстой. Өчигдөр гүүгээд ирлээ гэсэн. Өчигдөр яг гүүхээ явж исэн чинь ерөөсө гүүхгүй байгаа хүмүүсийг хараад уур хөрөх гээд байлаа шүү. Тэгэхээр яах нь вэ? Би бас хөрөнгө оруулчихж байгаа. Би өнөөдөр гүүж ийн гэдэг юм нэг өөрийн тийм үнэлэмж батламжийг аваад байна шүү дээ тэр зүйл чинь те. А гэхдээ сайхан байсан гоё байсан. Ягаад гэвэл тэр нэг дунд ингээд оролцсон байна гэдэг бас чухал юм бэл. Бүгдээрээ оролцож байгааг тэр тусмаа сайн зүйл байхгүй сайн зүйл. А гэхдээ эрүүл мэндийг бас Бурхны байр суурин дээр тавьдсан явж явах тохиолдол байна те. Өнөөдөр би эрүүл байхгүй болвол эрүүлэл байхгүй бол амьдрал утга учиргүй болчих гээд байна. Сайн зүйлийг харсан байна. Сайн зүйл санаа зовж байна. Гэхдээ энэ бүх зүйлс хамаг мөнгө өд хөрөнгөө, хамаг оюун санаагаа зарцуулж явах юм бол ямар харамсалтай вэ те. Эрүүл мэнд байхгүй бол мэдээж эд хөрөнгөтэй байгаад эрх мэдэл байр суурьтай байгаад нэмэргүй л дээ. Тэгэхээр эрүүл мэнд хүний дараа чи хоёр дахь орох юм шиг байна тийм үү? Байр суурьаар харах юм бол. За дараач нь гоо сайхан. Гоо сайхандаа анхаардаг хүмүүс байна уу? Хай. Тэгээ бидгээд за ер нь бол тэгээд би бол нэг анхаарахаа байцсан юм дөө гэдэг шиг. Манай ихнэр намайг жоох анхаараач гэлээсэн те тэр анхаардаг хугацааг өнгөрөөцсөн юм шиг байл. А гэхдээ ер нь хаяа бодогдож байгаа те. Гоо сайхан жоохон хэцүүдэд байна шүү. За эмэгтэй хүмүүс ялангуяа илүү чухал тавьж байгаа тийм үү? Гоо сайхныг бол гоо сайхан байх юм бол мэдээж чухал. Өглөөч гэсэн би охиндоо эмэгтэй хүн штэ. Тэгээ нүүрэндээ жоох анхаараарай гэдэг тэгж хэлсэн байгаа. Гэхдээ энэ чухал энэ бүх зүйл хамгийн тэр чухал байр суурин дээр ирчих юм бол гоо сайхандаа олон хагалгаа хийлгэж олон зүйлс сэтгэл ханамжтай байдал авахын тулд маш их зүйл хийж байгаа тийм орчин үед бол гоо сайхнаа өөрчлөх боломж маш их болсон. Харин тэр гоо сайхан чинь өдрөөс өдөрт бид үнэхээр доройтно ойлгомжтой. Харин бид тэн дээр хит бид нэр анхаарлаа тавиад байх юм бол бидний сэтгэл, бидний энэ амьдралын утга учир, бидний цаг зав, бидний сэтгэл, бүх тэр бодол санаа бол тэр зүйл хумслаа л байна гэсэн тодорхой хэмжээнд. Таны шүтэн болох боломжтой.
За дараачих нь ажил үйлчлэлийн талаар ямар сони юм бэ гэж хэлж бас магадгүй те үйлчлэл хүртэл үү гэж. Тийм. Үйлчлэл хүртэл бидний шүтэн болох боломжтой. Бурхны байр суурин дээр би энэ ажил, энэ үйлчлэл надад байгаа учраас гэж би Бурхны төлөө ажиллаж байгаа юм. Би Бурхны төлөө үйлчилж байгаа юм. Бурхны төлөө би энэ зүйлийг хийж байгаа учраас гэж та өөрийнхөө сэтгэлийг бас хуурдаг гэж магадгүй гэж. Гэтэл яг үүндээ Бурхантай харилцаа Бурхныг үнэхээр өөрийнхөө хамгийн дээд нэгэн болгосон байна уугүй юу гэдэг дээр бас дахиад асуултын тэмдэг ирж болно гэсэн. Маш чухал зүйл. Гэхдээ энэ ажил нөгөө хүнээс гэр бүлээс дээр авчирчих юм бол дахиад асуудал үүснэ гэсэн хүмүүсийн амьдралд. Мэдээж Бурхны доор байж иж болно. Гэхдээ гэр бүлийн өмнө авчирчих юм бол эргээд тэнд эцэггүй ихгүй өсөж байгаа хүүхдүүд шиг таны хүүхдүүд ч өсөж иж болох юм гэсэн үг. Эсвэл эрүүл мэндийн дээр дахиад магадгүй хүний доор тавьсан байж магадгүй хүн чухлаа гэдэг. Магадгүй энэ удирдлага дээр компани ч юм уу хүмүүсийг удирдах ажиллаж байгаа хүмүүс байгаа бол та ажлаас илүү хүмүүсийг бодорой гэж таныг урамшуулж хэлхийг хүсэж байна. Ягаад гэвэл бид нар амархан ажлаа бодоод хүмүүсийг орхих үе маш их байдаг удирдах хүмүүс төр. Мэдээж ажил тийм шаардлага орж ирдэг. Гэхдээ тэр үед ч гэсэн хэцүү шийдвэр гарах үед ч гэсэн та хүмүүсийн тэр байр сууриас эргэж хараарай. Амьдралыг нь хараарай. Бодол санааг нь хараарай. Ямар нэгэн үйлдэл гаргаж байгаа тэр зүйлс нь учир шалтгаантай байх бас боломжтой. Бидний харж байгаа шиг биш байх боломжтой. Дараагийн хэсэг рүү хамтдаа орцгоё. Изекиэл номын 14-р бүлэг дээр сүүлийн хэсэг дээр ингэсэн байна. Ингүүл хамаг шүтэнээсээ болж надаас эргэж холдсон Израиль түмний сэтгэл зүрхийг би дахин эзэмдэх юм аа гэж хэл. Тэгэд бас Израиль түмэнд эзэн Яавэ инхүү айлдаж байна. Гимшигтэн шүтэнүүдээсээ эргэн гимшицгээ. Жигшүүрт бүхнээс нүүр бурул Израиль түмнээс төдийгүй Израильд цагаачлан суугаа хүмүүсийн дундаас ч сэтгэл зүрхэндээ элдв шүтэнийг залж нүгэл хилэнцэд унах юмсыг нүднийхээ өмнө тавьсан атлаа надаас өөрийнхөө талаар асууж лавлахаар иш үзүүлэгчдэр ирэх аваас Яавэ би өөрөө түүнд хариуг нь барих болно гэж. Тэгэхээр Бурхны хүсэл хаана байгаа юм бэ гэжтэй эндээс бид нар шүтэнээс хол бай гэдэг. Гэтэл энд мэдээж Бурхан хүмүүсийг бүтээгээд тэдний сайн сайхны төлөө бүгдийг ажилуулахыг хүсдэг. Бүх зүйлийг. Та бидэнд авралыг өгөөд бидний амьдралын тэр итгэлийн тэр амьдрал амжилттай зөв байгаасаа гэж хүсэж байгаа. Ингэхдээ зөвхөн өөрийгөө Бурхныг хүндэлсэн тэр хүндлэл Бурхныг үнэхээр зөвхөн шүтэнэ болгосон тэр амьдрал бидний ирээдүйд хэрэгтэй, бидний амьдралд хэрэгтэй зүйл баг. Бидний сайн сайхны төлөө энэ зүйл өгч байгаа. Нөгөө талаас нь Бурхан бидний зүрхийг эзэмдэхийг хүсэж байна. Амен. Та хажууд хүндээ та зүрхээ эзэмдүүлсэн үү гэж та асуухгүй. Таны зүрхийг юу эзэмдэж гин вэ? Яг одоо амьдарч байгаа өдөр хоногуд чинь таны зүрхийг эзэмдээд байгаа зүйл юу байна вэ гэж те. Бурхан өөрөө тэр таны зүрхийг эзэмдэхийг хүсдэг гэдэг. Амбиц байдаг байх юм шүү дээ Бурханд. Амен. Тэгээд бид нар тэгвэл яах юм бэ? Энэ сургаалыг, энэ зүйлийг сонсоод бид яах юм бэ гэвэл бид өнөөдөр миний шүтэн бид өөрсдийнхөө дотор зүрх сэтгэлд байгаа шүтэн болж магадгүй тэр зүйлсүүдийг таних ёстой байна.
Энэ зүйл шүтэн болох гээд байна да сүүлийн үед те. Гарч ирээ цухалзаад байна да. Энэ зүйлээс болоод би уур бухимдал төрөөд байна да. Энэ зүйлээс болоод энэ зүйлийг л би авралаа гэж харах гээд байна да. Тийм үү? Найдвар гэж харах гээд байна да. Би хэр зөв яваа юм бол доо. Эзэм нь та хараач ээ. Миний сэтгэл рүү өнгөж хараач ээ. Миний дотор өнгөлцөж байгаа өндөрлөг болж байгаа тэр зүйлсүүд байгаа бол би гимшиж байна, би эргэж байна. Би таныг хамгийн тэргүүнээ тэр суудал дээр хамгийн шүтэн тэр суудал дээр таныг залахыг хүсэж байна. Гэж бид залбирч ирэх тэр хэрэг байна гэсэн. Энэ зүйлс зөвхөн нэг удаа хийгдэх биш. Бид нэр өдөр тутмын амьдралд бид харах тэр үйлдэл болох ёстой болж байгаа. Амен. Тэгээ яг энэ цаг мөчид бас хамтдаа эзний өмнө ирцгээе. Залбирцгаая. Сэтгэл зүрхээ эзэнд өргөцгөөе. Халелуя мөнхийн эзэн минь. Та биднийг бүтээсэн. Та бидний зүрхийг бүтээсэн. Тиймээс та бидний зүрхийг эзлэн оршооч. Бид энэ дэлхий дээр энэ амьдрахдаа янз бүрийн зүйлсийг бид шүтэн болгохоор магадaltaй тэр зүйлсүүдийг авч өргөмжилдэг болвол бид яг энэ цаг мөчид энэ бүгдээсээ татгалзсан Есүс Христ та бидний шүтэн байгаач. Бидний амьдралын өдөр хоног бүрийн шүтэн байгаач. Цорын ганц тэр хамгийн дээд суудал бидний зүрх сэтгэл та залраач гэж би таныг энэ цаг мөчид урьж байна. Хэрэг бид альва зүйлсийг шүтэнэ болгосноосоо болж алдсан болвол бид яг энэ цаг мөчид ийм зүйлс дахин бүү болог гэж бид бас тунхлахыг хүсэж байна. Бид гимшиж байна, эргэж байна. Учир нь та мөнхийн тэр амлалтыг, мөнхийн амийг, мөнхийн найдвартай амар тайван тэр байдлыг, мөнхийн баяр жаргалыг та өгөгч цорын ганц нэгэн билээ. Та бидний бие махбодод хүртэл санаа тавьдаг нэгэн. Та биднийг хоолж, ундалж, эрүүл байлгаж, биднийг ажил хийх хүчийг өгж та хамт байдаг гэсэн билээ эзэн. Бид танд хүндлэлийг өргөж байна. Бид өөрсдөд байгаа тэр санаас өгөгдсөн, сайн зөвшөөрөгдсөн зүйлсийн төлөө бид танд талархлыг өргөж байна. Магтаал алдрыг өргөж байна. Та бол алдартай эзэн. Та бол хүндлэгдэх зохистой эзэн. Та магтагдах, алдарших бидний найдвар, итгэл найдварыг үнэхээр өөр дээр авах зохистой цорын ганц эзэн. Тиймээс танд хүндлэлийг өргөж байна. Тиймээ эзэн бид Авраам шиг соригдох хэмжээнд хүртлээ хүнд хэцүү тэр замыг туулан байж бид таныг өөрийнхөө хамгийн дээд нэгэн хамгийн дээд эзэн гэж хүлээн зөвшөөрдөх биш. Харин бид яг энэ цаг мөчид таныг бас хүлээн зөвшөөрч байна. Бид бас баян залуу удирдагчийн адил танаас иргэн явах, эд хөрөнгнөөсөө болж иргэн явах тэр хүмүүс бүү байлгаж өгөөч. Харин яг Заккай адил бид байгаа бүхнээ таны хөлд тавиад таныг амьдралдаа бидний эд хөрөнгийг ч гэсэн та захираач гэж хэлдэг таны хүмүүс байхыг хүсэж байна. Тиймээ эзэн бид Небухаднезар нааман мэд жанжин мэд бид таны хэдий эрх мэдэлтэй хэдий ч гэсэн тэрхүү эрх мэдлээсээ буугаад та бидний эрх мэдэл байгаач гэж хүндлэлийг авдаг, хүндлэлийг танд өргөдөг тэр хүмүүс байхыг хүсэж байна. Эзэн минь
Та бидэнд амьд явах өдөр хоногуудыг өгдөг. Тийм учраас та бидний хангагч, та зохистой нэгэн, та намайг амьдруулдаг нэгэн, та надад өдөр хоногуудыг өгдөг эзэн, эрүүл байлгадаг эзэн гэж тунхаглахыг хүсэж байна. Яг энэ цаг мөчид бас өвчтөй байгаа ахын дүүсийнхээ төлөө бид залбирч байна. Эзэн минь тэрхүү өвдөлтөөсөө болж танд бүх гомдлолоосоо харин танд найдаж та бол эдгээгч нэгэн, та намайг өөрийнхөө цусаар аварсан, таны шарахаар бид эдгээгдсэн гэж тунхаглах таны хүмүүс байх болтугай. Эзэн минь бидний гаднах гоо сайхан өдрөөс өдөрт мууданд оройтж байгаа хэдий ч гэсэн таны улмаас, таны бидний дотор тавьсан амийн улмаас бид өдрөөс өдөр шинчлэгдэн өөрчлөгдөж байгаа таны хүүхдүүд гэдгийг бид санахад та туслаач. Халелуя эзэн минь. Бид хийж байгаа зүйлстэй, үйлчилж байгаа үйлчлэлдээ таныг л хүндлэхийн төлөө бодол санаагаа чилээдэг таны хүмүүс байлгаж өгөөч эзэн минь. Үнэн шударгаар хөдөлмөрлөж, зөв зохистой хөдөлмөрлөж хоолоо иддэг таны хүмүүс байлгаж өгөөч гэж танаас гуйж байна эзэн. Бид альва ажил, хөдөлмөр, үйлчлэлээ танд үйлчлэх, таны хөндлөн өргөх, хэрэгсэл болгон ашиглахад та туслаач эзэн. Та алдаршаач. Есүс эзний нэрээр залбирч байна. Амен.